За сая яг ингээд бас зарим нь сонсчлоо. За ялангуяа бага иргэдийн үнийн өсөлтийн цохилтод одоо өртөж байна гэж үнэн. Нэгдүгээрт үнийн өсөлтийн цохилт, хоёрдугаарт энэ хүүний дарамт гэж байгаа. Ялангуяа одоо бага орлоготой иргэдэд тэр болгон бас зээл олддоггүй. Тухайлбал ахмад настай хүмүүс гэхэд бол одоо үндсэндээ зээлийнхаа хүүг төлөөл үлдсэн одоо гар дээр нь гарч үлдэж байгаа мөнгө бол том бага байгаа учраас энэ хүн терапийн, хүнсний өсөлтийн юу бол хамгийн том цохилт болж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд байж байна. За мөн одоо бага дунд орлоготой иргэд. Тийм учраас одоо энэ тал дээр одоо ямар бодлогыг хэрэгжүүлэе гэж бодож байна вэ? Тухайлбал одоо сая бид нэр хойд бүсэд ахмадуудтай уулзж байхад нөөцийн махыг нөөцлөөд намар хамгийн бага орлоготой иргэдэд тодорхой толгоон гэдэг ийм зүйлээр нь олгуул яасан юм бэ? Тэгэхгүй бол одоо зарим одоо зөвхөн Улаанбаатар хот гэлтгүй аймгийн төвүүд дээр нөөцийн махнууд одоо бэлтгэх юм шаардлагууд бол өндөр байна. Төвийн бүст амьдардаг одоо хүмүүс, төв дээр амьдардаг, малгүй. Тийм учраас бол энэ тал дээр бол одоо тодорхой толоонжуулах гэдэг юм уу? Эсвэл хуваарлж даваа ирэхээр нь одоо тэр хүмүүс тэхгүй бол голуузаар нь авч чадахгүй хүмүүс байгаа. Зарим нь голуузаар нь зараад байдаг. Тийм учраас энийг бол одоо шууд малчнаас нь нөгөө хөдөө аж ахуйн биржийг нэг том юм ярнэхээс илүү идшээ эсвэл авах гэж байгаа. Эсвэл одоо нөөц хадгалсан хүмүүсүүдэн дээр гэр орноор нь хүргээд өгдөг тодорхой квотын дор. Тэгэхгүй бол магадгүй зарим нөгөө махны чинь нөөцийг аваачаад гадагшаа гаргачаад байгаа тийм юм урсгал байгаад байгаа мó гэдэг ийм хардлага бол байна. Тийм учраас энэ тал дээр бол одоо эх жилийн нөөцийн махыг яаж бэлтэх үү? Мах хэд болох уу? Нөөцийн махаараа бид нар чинь үндсэндээ нэг 5 сар 6 сарыг хүргэжүүл болчих гээд байгаа тийм. За энэ зүйлийг тодруулж асуумаар байна. За хөнгөлтөө зээлүүд гэж байж байна. Одоо хүмүүс ажил хий гэж байна. Тэтгэвэр нь хүрэхгүй байж, цалин нь хүрэхгүй бол давхар аж ахуй эрхлэе гэж байгаа. Тэгэхээр нэг зарим хөнгөлтөө зээлүүд нь бол одоо яг нэг зорилт төр гэдэг нэг одоо хөдөлмөр эрхлэлийг дэмжихээр нэг аймагт ганцхан тэрбумд хүрэх байгаа байхгүй. Тэгээ нэг 10 сая 5 саяар нь хуугаад хөр тэр хүнийг хэд нэг таавчиг хийжсэн бол тэргээ л хийдэг. Тэгэхээр бид нар ийм жижиг дунд үйлдвэрлэлөөр дор хаяж нэг 30-40 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй нэгээд гуруулаа ажилдаг өсөн дэвжих юм боломжийн энэ зээлийнх нь их усүрдээ нэмээд өгүүл яасан юм. Ялангуяа тэр хөдөлмөр эрхлэлтийн зээл жижиг дундын сангийн зээлүүдийг ингээ харж хагаад эхлээд 10 саяар их өгчээсэн бол дараа нь туршлагатай мэдлэгтэй зах зээл дээр болоод ирэх юм бол 30 сая төгрөг 50 сая 100 саяар нөгөөд 3 сумын дунд одоо ядаж нэг одоо хогийн шүрээ хийждэг нэг тийм жижиг үйлдвэр хийхтэй байна шүү дээ. Тийм учраас энэ тал дээр одоо бас цаашдаа бид нар ажлын байруудыг бий болгох тал дээр бас ийм зээлийн хөнгөлтийн дэмжлэг үзүүлэх бол шаардлага байна. Энэ тал дээр ямар бодлого хийж байгаа вэ? За гурил бол та сайн энэ жил хангалттай яасан би асуух гэсэн. Намар бол одоо гурилан дээр нь санаа зовлтгүй чинь төмсний асуудлыг одоо 88% өснө гэдэг чинь бас л асуудал байна л да. Тэгэхээр нэг том талбай авчаад тарьдаггүй тэгээд тэр чигээр нь хайждаг газрууд дээр нэг маневр селекц их одоо ийм боломж олцоор нь хэр байдаг юм бэ? Төмсний талбай авсан хүмүүс чинь тарихгүй бас ингээд байгаад ах шиг байгаадах юм. За ажлын хэсгийн 5 номер энэ 2 сайд. Энэ төмс өөрөө гар ажиллагаа ихтэй. Ажиллах хүч их зарцуулж байна л да. Тэгэхээр тэр ажлын онцлогтой холбоотойгоор тарих сонирхол багасаад нөгөө мас бусад хичээлийн тармил, бусад улаан буудаа, бусад үр спорт руу их дэлгүү орж байгаа байдал байна. За нодлон бол гам болж яг төмсний гол бүснүүд хүчтэй гам болсон. Нийлүүлэлт эрс буурсан. Гэхдээ энэ жилийн тарилт бол гайгүй одоогоор цаг үрийн байдал эвтэйхэн явж байна. Тэгэхээр ургацын төлөв байдлаас энэ шалтгаан бид нар чинь төмсөө дотроо 100% тарьчихад бүр экспортлсон шүү дээ. Энэ Төв Азийн орнууд, Орос улбооны улсууд манай төмсөөр их амт цайтайгээд гаргаж байсан. За тэгээд ер нь зохион байгуулалтын ажлуудын арга хэмжээгээ сайн хариуцлагатай, хариуцсан яамдууд агентлагууд ажиллаа сайн хийх л асуудал байгаа. Тэгээд хөрөнгө оруулалтын өнөөдрийн орж байгаа түрүүн хэлсэн хуулийн хүрээнд чинь бид нар энэ гадны банкыг оруулахын тулд хаагаад өсөн тэр босхыг авч хийж байна. Нөгөө талаас зээлийн их усрыг шийдэх энэ бодлогын хүрээнд дээр энэ санхүүгийн салбарт гаднаас татан төвлөрүүлсэн байсан 20% энэ татруудыг тав болгож буулгаж байгаа хэмтэн дээр хөнгөлөх бодлогууд бас яваад байна. За дээр энэ нийгмийн халамжийг энэ үнийн өсөлтөнд хамгийн их нэрвэгдэж байгаа эмзэг бүлгийн энэ бүлэглүүл одоо гол чиглүүлэх юм бодлогын арга хэмжээг авна. За тэгээ бусад бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын юмнуудыг сая батлагдсан төсвийн хүрээний хүрээнд одоо сангийн яам төсвөө зохиож байна. За тэн дээр бид нар бас холбогдох саналууд бодлогын уялдаагаа хангаад 9 сарын 15-нд улсын 27 он төсвийн өргөн барих хүрээнд энэ бодлогууд орж ирнэ. За бодит байдал дээр бас төсвийн орон зай
бодлогын арга хэмжээ хорон зай бас туйлын хязгаарлалт байгааг бүгд мэдчихэж байгаа тийм биз. Бид урсгал зарлал цалин тэтгэр энэ нэмэгдэл дээр нэлээд их ачаал авж байгаа. Энэтэй холбоотойгоор бид нар их усүр дутагдана. За энийг нөхөхийн тулд гадаа зээлийн ашиглалтаа сайжруулах гэж 2 том төслийг гадаа зээлийн ашиглалтаас гаргасан. За энэ хүрээнд бас тодорхой юм арга хэмжээнүүд орж ирнэ гэж хэлье да. Тэгээд орон нутгийг бүгд үүрэг даалгаврууд очсон. Аймгийн дарга нар, нийслэлийн одоо захирагч нарт хуулиар хүлээсэн хүнсний хууль заасан ажил төрлөө амжуулаа. Ахиж махны үнийн өсөлтийн асуул засгийн газрын түвшинд хүрт ирдэг, нийгмийг бухимдуулдаг ийм байдлыг одоо хөргөжүүлэхгүй. Энийгээ зохион байгуул төсөв хөрөнгөө батал. Тэгээд агсан хариуцлагын асуудал нь уяад нэг үүрэг даалгаврууд очиод ажил явагдаж байна. Энэ жил мах үлтгэл харьцангуй эрт эхлэх байхаа гэж бодож байна. За баярлалаа. За улсын хурлын гишүүн